Дараагийн мэдээлэл танилцуулъя. Америкийн нэгдсэн улсын дэд ерөнхийлөгчийн гэргий Уша Ванс Гренланд арлад айлчлах ийм төлөвтэй байна. За энэ 7 хоногт бол тухайн айлчлал явагдана гэдгийг цагаан ордны мэдээлэлд бол дурдж байгаа. За энэхүү айлчлалын зорилгыг бол соёлын зорилготой ийм айлчлал болж байна гэж цагаан ордон мэдээлэл тайлбартаа мэдгдсэн байна. За Уша Ванс бол энэ удаагийн айлчлалынхаа хүрээнд хүүгийн хамт болон Америкийн нэгдсэн улсын төлөөлөгчдийн хамт Гренландд очино. За түүх дурсгалт газруудаар бол зочилж Гренландын өв уламжлалтай танилцаж, за Гренландын үндэсний нохой чарганы уралдаан болох Аваната Крисмус лэндэд бол оролцсноо гэдгийг мэдгдсэн. За Америкийн нэгдсэн улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөх Майк Уолц мөн энэ 7 хоногт Гренландд айлчлах төлөвтэй байна. За Гренландын ерөнхийлөл сайд бол энэхүү айлчлалтай холбоотой за ялангуяа Америкийн нэгдсэн улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөхийн айлчлалтай холбогдуулан нэм гарагт мэдээлэл хэлэхдээ бол Америкийн төлөөлөгчдийн энэ аралд хийж байгаа айлчлалыг бол маш түрэмгий айлчлал. За Уолцын айлчлалыг бол эсэргүүцэж байгаагаа мэдгдсэн. За Америкийн нэгдсэн улсын үндэсний ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын зөвлөх Гренландд юу хийж байгаа юм бэ? Гол зорилго, ганцхан зорилготой. Энэ бол бидэнд хүчээ харуулах гэсэн зорилготой. Энэ хүн зүгээр л Гренландд очсон байх нь бол Трампын тавьж байгаа зорилт итгэх Америкийн нэгдчүүдийн итгэлийг өдөөх дарамт шахалтыг нэмэгдүүлэх ийм зорилготой байх нь дамжиггүй гэдгийг бол ярьцлагандаа дурдсан байна. За Гренландыг дайнаас тусгаар тогтнолуулахын төлөө тэмцэж байгаа Гренландын өнөөгийн ерөнхий сайд Мөтэ Эгэдийн хувьд эрх баригч зүүнний намын төлөөлөгч байгаа. За тус нам бол парламентын сонгуульд ялагдсан ч ерөнхий сайдын хувьд шин засгийн газрын байгууллагт хүртэл бол ерөнхий сайдынхаа албан тушаалд хэвээр байгаа юм байна. За нам сонгуульд ясны дараа Гренландын дараагийн удирдагч болох боломжтой Инс Фридрих Нильсон бол энэ айлчтай холбоотой бас мэдээлэл гаргасан байна. За Америкийн төлөөлөгчд энэ үед айлчлал байгаа нь бол хүндэтгэл үзүүлэхгүй байгаа хэрэг юм а гэдгийг онцолсон. За Гренландын хувьд бол сүүлийн үед Америкийн нэгдсэн улсын ашиг сонирхлыг ихээхэн татах болсон. За яагаад вэ гэх юм бол Гренландд өндөр технологийн үйлдвэрлэлд чухал ач холбогдолтой газрын хавар элементүүд ихээхэн нөөц арвинтай юм арал юм байна. За мөн Арктиктай ойрхон байдаг. За энд бол Арктикт сүүлийн үед бол их гүрнүүд нөлөөгөө тогтоохын төлөө өрсөлдөж байгаа. За энэ өрсөлдөөний гол хошуучлагч манлайлагч нь бол Америкийн нэгдсэн улс, Оросын холбооны улс, Хятад бол эрчимтэй Арктикт нөлөөгөө тэлгээр өрсөлдөж байгаа. Тэгэхээр Гренландын хувьд бол стратегийн чухал ач холбогдолтой байршил учраас энд ашиг сонирхлоо тогтоох нөлөөгөө тогтоохын бол Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп хүсэж байгаа. Тийм учраас Гренландыг Америкийн нэгдсэн улсад нэгдэх тухай хүсэл эрмэлзлээ удаа дараа мэдэгдэж байгаа. За харин Дайн Гренландын хувьд бол энэ саналыг эрс няцааж байгаа. За Трамп бол харин үүний хариуд арлыг хүчээр юм уу эсвэл эдийн засгийн арга замаар бол нэгтгэн гэдгээ мэдэгдэж байгаа. За Дайны улсын хувьд бол 1953 он хүртэл бол Гренландыг колони болгон захирч байгаад 1953 оноос тус улсад бол өөртөө засан тогтнох эрхийг олгосон. За Гренланд 2009 онд бол ашигт малтмал цагдаа шүүхийн асуудлаар бол илүү бие даасан эрх мэдэлтэй болсон. Гэсэн хэдий ч бол Дайн улс тус арлын аюулгүй байдал батлан хамгаалах гадаад бодлого мөнгөний бодлогыг нь бол тодорхойлон хэрэгжүүлэх гол хүчин юм байна. За Дайн улс бол Европын холбоо НАТОгийн гишүүнчлэлтэй байдаг. За энэ нь бол Гренландд аюулгүй байдлын давхар ашиг тусыг өгдөгөө гэж үзэж байгаа. За Гренландын ерөнхий сайд Мете Фридриксон Reuters агентлаг өгсөн тайлбартаа Америкийн нэгдсэн улсын төлөөлөгчтэй айлчлалыг бид нухацтай авч үзэж байгаа. Дайны хувьд бол Америкийн нэгдсэн улстай хамтын ажиллагаа өрнүүлэхэд бол бэлэн байгаа. Гэхдээ энэхүү хамтын ажиллагаа бол улс орны өөртөө засан тогтнох эрх, бүрэн эрхт байдлыг хүнддэх энэхүү зарчимдаар суурлах ёстой гэдгийг анхааруулсан байна. За Гренландын улс төрчдийн хувьд бол Америк Гренландыг өөртөө нэгтгэхтэй холбоотой асуудалд игсний дараа илүү тусгаар тогтнох ийм үзэл байдлыг бол илэрхийлж байгаа. За мэдээж хэрэг Америкийн нэгдсэн улстай газрын ховор элементийг олборлон ашиглах, аялал жуулчлалыг үргэлжлүүлэх, дипломат харилцаагаа бэхжүүлэх, хөрөнгө оруулалтын асуудлаар бол хамтран ажиллахад бэлэн байгаа гэдгийг Гренланд арлын удирдлагууд бол мэдэгдэж байгаа.